Монгол гэрээ зураад Монгол гэрийнхаа тийм гадна талын бүтцүүдийг би бичих болно. Тэгээд ус манай одоо авах хоёр шүлжээ тэгээд байгаа. За тэгээд ханастай амар хэрэгтэй болсон нь танил билүү гэдгийг хэлгээд би ганцаар цэцэн байх үед нарыг над яг ханаад гэдэг шүү. Манай дүүнэр пороор үзэж байгаа. Манай баг. За би намайг үзэж байгаа хүүхдүүдтэй зориулсан. За бид нарны мэдээ ингэж YouTube хийхээр YouTube хийлээ гэдэг тийм. За тэгэхээр ингэж ихний шигтэй юу
бичдэг гэж бодъё тийм. Тэгэл тийчгэд тэр хүмүүс чамайг ингээд өөр хүмүүс чамайг яг хаана энэ яа тийм хүүхд юм да тийм байна гэд ярьж битэн хүлээж авдаг. За тэгээд тийм л учраас би хүүхдүүдэд зориулсан өөрийгөө тэмцдэг бичдэг битгийгээрээ гэсэн. Тийм учраас би өөрийгөө танилцуулах хэрэггүй. Гоо тийм сонирхолтой бичлэг хийвэл өдөр чинь ингээд хүүхдүүд чинь төтөмөртөө бухтай сонирхолтой бичлэг үзмээр энэ тийм бичлэг үзсэн чамээ үзсэн одоо шинэ бичлэг гардаг бахтай гэж бодож байгаа. Би чамээ хийх юм уу гэх юм. Зүгээр тэгж боддөө шүү. Тэгмүүд танаар тэгж гоо сонирхолтой бичлэг хийвэл хүмүүс их үздэг. Би хэлье. Тэгээд би одоо хүртэл хадаа. Ингээд Монгол гэр сурж байгаа. Яг энийг ханыг одоо зурж байна. Тэгээд би өнөөдөр бичлэг хийж болсон. Шинэхээс хийж байгаа. Игэл тавих юм аа. Тэгээ бид нэр маш их хичээгээд бичлэг хийдэг. Хүмүүс тийм их бичдэг. Тэгээд тиймэрхүү бичлэг хийхэд хүмүүс дөрөв энэ чи ямар тэний бичлэг хийм бэ гэж боддог ба. Гэтэ бид нар хаана ингэ чадлаараа ингэ цагаар та нар ингэ таны хөгжөөхийн тулд бид ингэ бичлэг хийж байгаа. Бид нар зүгээр танаас ингэ амьдралаа сайжруулах гэдэггүй шүү бид нар танаас ингэ ухаан суулгах. Тиймэрхүү юм хийвэл зөв шүү. Тиймэрхүү юм хийвэл буруу шүү. Бид нар таны зөв үлгэр дуурайлал зэв чиглүүлж байгаа шүү. Тэгээд би ч одоо Монгол гэрээ яаж хийж байгаа зөвлөн одоо яаш вэ? Тийм ч гэрээ ялах хаяа зөвлөж хийшгүй. Одоо гэлзэлэх гол арай эмэт маяг ядагсан хэлсэн хэмжээс шиг моtor гэж өөртөө гэрээ ялахыг Тэстэй бид сурах хэрэгтэй. Тэр сурах. Гэрээ баталж чаддаг. Тэгээд энэ студентээс хэлсэн. Миний нэгдүгээр ингээд амж байгаа хүн ямар хэцүү юм бэ? Ямар хэцүү юм бэ гэж бодсон. Би энэ хандад юм хэцүү биш. Энэ бол хандад хэцүү сорил баанаас сурахад хизээж өрөөдгүй. Баанаас ингэж жоохон ингээс сурах штеп бага ингэ. Гэдэг одоо сураад бэжэл ингэ төр зүрийн зовлоо. Харин сурахгүй явал тасн турсны зовлоо гэж байгаа шүү дээ. Тийм учраас тэрийг шалгуур шүү. Татварын зарж байгаа хүмүүсд бүгдээ улсын шалгалтыг сайн өгнө. Тэгээд улсын шалгалтыг сайн өгдөг. 6 дугаар анги руу. Танай 6 дугаар анги руу яаж орно гэж боддог вэ? Би тийм хим биологи хоёрт л орно. Би хэмжлэх мөрөгтэй тэмдээс хим биологитой сайн хэвчдэг гэсэн. Манай хичнээн. Тэгээд хим биологи сайн болоход үзчихэж байгаа. Стоп, дургуйчтэй. Тэгээд тэр буцаачлаа шүү. Тэгээд би одоо утасны зөвхөн юм харах хэрэгтэй байна. Яг тэр хэрэг харах хэрэгтэй байна. Өдөр